Симпа полюбила, парня наманила, бродягу полюбила, она его половина. Симпа полюбила, парня наманила, бродягу полюбила. Манай дивиденс бүжгийн төлөв багнууртаа анх байгуулагдчихсан. Одоо ингээд 2 жил гарсан болсон байна. Ерөнхийдөө 6 наснаас дээш хүмүүсийг авдаг. Тэгээд Латин Америкийн 5 төрөл стандартын 5 төрөл гэдэг ингээд нийт 10 бүжгээс бичдэг. За ерөнхийдөө одоо манай хүмүүсүүд хөвчлэн Латин Америк тал руугаа хичээлж байгаа. Тэгээд одоо үргэлжлүүлээд стандарт бүжгээр хичээлэхэд зориод ажиллаж явж байна. За манай бүжгээр хичээлснээр хүүхдүүд бие галбар болон бүх зүйл дээр одоо хамтаараа ажиллах, багаар ажиллахад ямар бэрний мөн бие даах чадвар ихэвчлэн дандаа хүүхдүүд анх ирэхдээ хөлнийг гიშгэлт буруу тий хөлн гэдэг чангардгуу тэгээд нуруу жоохон бөхтөр нөгөө хичээл нам хийдэг тий ингээд юутайгаа ингээд ойлтуудаар яг тийм болж ирдэг. Тэгээд манай бүжгийн онцлог юу гэхээр илүү төлхөө 40 суурилж ажилладаг гэсэн. 1 минутыг тасралтгүй бүжиглэхэд 1 минут хурд аваад үүсэндээ яг адилхан хэмжээний энерги зарцуулдаг. Тийм болохоор яг цэвэр спорт бүжиг гэж нэртэйгээр байна. Одоогийн байдлаар бол 70 хүүхэд байна. Тэгээд зуны одоо ерөнхийдөө шинэ ангиудыг аваад ерөнхийдөө хамгийн дэлхийн лимит нь 100 хүүхэдтэй байдаг. Тэгээд одоо яг тэмцээний ангид гэх юм бол 45 одоо хичээлж байна. Тэгээд хүүхэд маань ерөнхийдөө анхан шатны хүүхэд гэсэн. Насан туршийн анги болохоор орой яг хүмүүсийн ажилласны дараагаар 6 цагаас хойш хичээл явж байгаа. Бас л 7 хоног 3 удаа хичээлдэг. Тэгээд сард 10 гэдэг авалттай насан турш аваа явж байна. 16 7 тэмцээнд тасралтгүй улсын тэмцээнд оролцсон байгаа. Тэрнээс гадагшаа Монгол улсаар төлөөлөн оролцох эрхийн төлөв тэмцээнд 2 удаа яваад эрхээ бүгдээрээ 1 2 3 дугаар байраар аваад тэгээд амжилттай сайхан гадагшаа тэмцээнд Малайз улс руу бидэд анхаарал тэмцээнээр яваад нэг алт нэг мөнгөн медальтай ирсэн. Тэгээд Тайваны Тайпей хотод зохион байгуулагдсан олон улсын 10 мужийн дэлхийн аврагын тэмцээнд бас амжилттай савлцаад ирсэн. 6 сарын 25-нд Багнуурынхаа өвгөө сүүлийн төвд талын тоглолтыг бэлдэж байгаа. Тэрний хажуугаар 7 сарын 30-31-нд Хөх хотод зохион байгуулагдах 10 мужийн аврах шалралт тэмцээнд манайхаас 10 хүүхэд ирэх аваад явж байгаа гэсэн. Одоо ингээд бүжгийн спортоор хичээлээ дэлхийн авраг авахыг хүсдэг. Агуулгаас их юм бол үсгийн авраг, хатны авраг, цомын авраг, хөлбөмбөг шилдэг тамирчин. Одоо бүжгийн спортыг сурсан том болоод хэрэгтэй шүү. Гоё биетэй Парня наманила, бродягу
Бродягу полюбила, она его половина. Симпа полюбила, парня наманила. Бродягу полюбила, она его половина. Мой сафир, бродяги в курсе, что сегодня ты пойдешь со мной. Ночь пройдет, нехило, эндорфин зашкаливай. После